1964 оны 4-р сард аймгийн төвүүдэд уран зураг ба гэрэл зургийн газрыг байгуулан түүний удирдах хүмүүсийг бэлтгэх курсыг байгуулах тухай бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн тогтоол гарлаа. Энэ тогтоолын дагуу орон нутгаас зураачдыг Улаанбаатарт ирүүлж 1 жилийн хугацаатай курст суралцуулахдаа уран зураг, хээ угалзыг Маньбадар, хөрөг зургийг Дорж, чимэглэлийн хичээлийг Чойдог, зохиомжийн аслалтыг Цэвэгжав, хар зургийг Балдан Дорж Одгив, хатгамлыг Мажигнар зааж. Энэ нь хожим хөдөө орон нутаг дахь дүрслэх урлагийн салбарууд болон өргөжсөн түүхтэй. Монголын урчуудын эвлэл нь дүрслэх урлагийн төр үзэсгэлэн ба нүүдлийн үзэсгэлэн хамтарсан судалбар зургийн аялал зохион байгуулах зэргээр салбаруудын боловсон хүчнийг чадваржуулах, нутгийн зан олныг соёл гэгэрэлд хөтлөх зэргээр үндсэн үргэн биелүүлж байлаа. Монголын урчуудын эвлэл ер нь түүхэндээ хавар намар, Монголын сайхан орон, оны шилдэг бүтээл, тэгээд сая шинээр нэмэгдлээ ерөнхийлөгчийн ивэлээр тусгаар тогтнол гэдэг үндсэндээ бол 6 жил болгоны тогтмол үзэсгэлэн гэж хэлж болох үзэсгэлэнгүүдтэй байдаг. Тэрний нэг үзэсгэлэн болох хавар үзэсгэлэн байна. Бид нар бас шийдвэр гаргаад аймаг орон нутгуудаа бас эрчимжүүлье. Энэ үзэсгэлэнгээ ер нь аймаг орон нутгуудаараа ээлжлэн гаргадаг бай гэж бид нар шийдээд энэ жилээс ахуулж хавар үзэсгэлэн байна Ховд аймгийг зорж байгаа. 2023 онд Ховд аймгийн салбарт нэрт зураач Мишгийн нэрэмжит үзэсгэлэнгийн танхим нээлттэй хийсэн бөгөөд уран бүтээлчдийг хөгжүүлэх, сан хөмөргөө баяжуулах, нийгэм олон нийтэд дүрслэх урлагийн боловсрол олгоход чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байна. Энэ удаад Монголын урчуудын эвлэлийн хавар уламжлалт үзэсгэлэн анх удаа алс баруун хязгаар Ховд нутагт нээлттэй хийх гэж байна. Дүрслэх урлаг хэмээх харах яруу найргийн гэрэлт ертөнцид та бүхнийг өрье. Үзэсгэлэн 2024 оны 5 дугаар сарын 18-ны 16 цагт Ховд Арт галерейд нээлттэй хийнэ.